За энэ хуулийг ер нь дэмжиж байгаа бид бас энэ миний хувьд гэсэн орон сууцчлалтын бодлого дээр сэлб бүтээн байгуулалтыг энэ газар чөлөөлтийн журман дээр ажиллаж исэн хүний хувьд бид бас энэ орон сууцчлалтын бодлогоо олон нийгмийн төлөөлөл оролцсон ийм орон сууцны нийгмийн талаас нь бодлогоо харж хийхэд тулд энэ өөрчлөлтүүд бас их чухал байгаа. Тэгэхгүй бол бид нар бас өмнөх өөр улсуудын алдаа давтаж зөвхөн юу гэдгийг нэг нийгмийн төлөөлөл нэг давхаргийн төлөөлж гэдэг юм уу Америкт нарт бас нэлээд тийм орон сууцчлалтын төлөвлөлтөөр гарсан алдаанууд байдаг. Тэрийг давтахгүй төлөө энийг бас дэмжиж байгаа. Энэ дээр яг хуу ганцхан асуулт байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт дээр байх шиг байсан 7-1-1 дээр дэмжлэг үзүүлэх асуудал дээр автобусны гэсний дараа таксины гэж орж байгаа юм байна. Энэ таксины гэдэг дээр ямар дэмжлэгийн талаар ер нь оруулж ирж байгаа юм бол энэний талаар эхлээд нэг тайлбар авъя гэж бодож байна. За хариулт өгье. Нийслэлийн засаг дарга Нямбатар дарга 4-р энэ дэр. За бидэд яг номч мэгшүүн зөв хэллээ. Бид нар анх удаага нийтийн тээврийг хөгжүүлэх сан гэдэг санг байгуулсан. 2009 онд засгийн газраас 400 автобус нийтийн тээврийн парк шинжилгээг хийж өгөөд харамсалтай нь энэ 400 автобусыг төр хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад шинээр нь нийлүүлсэн боловч эргэн төлөлт огт хийгдэхгүй байсан. Хамгийн сүүлд улсын дэд шүүхээс 2016 онд байдаг баха бүр ашиглалтын хугацаа дууссаныхан дараа нөгөө аж ахуй нэгжүүдээс нийслэл автобусныхаа нөгөө гүйцвийг буцааж авах боломжтой авах боломжтой гэдэг ийм айхтар шийдвэр гарсан. За ингээ бид нар нийтийн тээврийг хөгжүүлэх санг эргэж байгуулад өмнөх тэр 400 автобусны эргэн төлөлт сүүлд авсан саарл автобуснууд, улаан автобуснуудын эргэн төлөлтийг бид нар 7 жилийн хугацаатай жилийн бас тодорхой хувийн хүүтэйгээр нийтийн тээврийг хөгжүүлэх санг бүрдүүлээд явж байгаа. За ингээ нийтийн тээврийн зөвхөн нэг төрөл дээр бид нар илүү анхаарахаас илүүтэй цаашид нийслэлийн нийтийн тээврийн нэг төрөл хэлбэр болох таксины үйлчилгээг стандартын дагуу Монгол улсад нэвтрүүлье. Энэ утгаараа нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллагуудад тодорхой хүүтэй, тодорхой нөхцөлтөөр нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас таксины үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлдэг ийм хэлбэрлүү шилжээ гэж байгаа. Өнөөдөр манай улсад таксины тусгай зөвшөөрөлтөй 2 аж ахуй нэгж байгаа. За үүнээс гадна Uber-тэй төстэй бас ийм аппликейшн суурилсан үйлчилгээнүүд байгаа. Бусад дэлхийн жишг хотуудад байдаг таксины үйлчилгээний тэр төрөл хэлбэрийг нэвтрүүлэхийн тулд нийтийн тээврийг хөгжүүлэх санг заасан журмын дагуу бид нар таксины үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хүүтэй эргэн төлөлтөй ийм зээл болох механизмыг бий болгоё л гэдэг энэ агуулгаар орж ирж байгаа. За даваагийн зөвхөн төрөгч асуулт асууя.